Камбожа ундааг хэрэглэхэд бол одоо та яг ямар шалтгааны улмаас хэрэглэх чинь гэдэг нь айгүй чухал. Жишээлх юм бол та хеликобактертай байх юм бол камбожа ундааг өглөө илгэн дээр уух хэрэгтэй. Энэ нь болохоор ягаад тэгэхээр өглөөр бусад амны үндэд ашигтай бактериуд бий болсон байдаг. Тэрнтэйгээ зэрэгцээ камбожа ундаагаа уух юм бол бактерийн үржих чадвар өндөр байдаг учраас энэ таны хотоод гидсэнд байгаа ашиггүй хеликобактериудыг устгах ашигтай бактериудыг илүү дэмжиж тоог нь оршуулж өгдөг гэсэн үг. Камбожа ундааг турах зорилготой хүмүүс бас яаж хэрэглэх үү гэж аюух асуудаг. Хэрвээ та дэглэм барьж байгаа бол хоол идэхээс өмнө 10-аас 15 минутын өмнө камбожа ундааг уучих ёстой. Тэгэх юм бол тархинд цатгалан гэсэн мэдрэмж өгдөг. Яагаад цатгалан гэсэн мэдрэмжийг өгөөд байна вэ гэх юм бол энэ олон төрлийн амин хүчил, пробиотик бактери, витамин С, Б-гийн төрлийн витаминууд байдаг учраас хүнд ингээд бие чинь хэрэгтэй амин дэмүүдэд авчлаа, цатгалан байна шүү гэсэн мэдээлэл өгдөг. Тиймээс та өсөхгүйгээр хоолны дэглэм барьж болно гэсэн үг. Хүн чинь өөрөө тэр чигтээ ингээл гаднаач тэр доторооч тэр бактери үүдэг. Тэр нь мэдээж сайн бактери, муу бактери гэж байгаа тийм үү. Амны хөндөгөөс орж байгаа амны хөндөг хэлнээс эхлээл хотоод гидсэн дотор бүр явсараа шулуун гидс хүртэл дан ашигтай бактериуд байж идэг. Ялангуяа шулуун гидсэн тэр тусмаа ашигтай бактерийн задрал илүү их явагдаж идэг. Хоол боловсруулалтын үйлдэгдэл шулуун гидсэнд очдог учраас ашигтай бактери хэрэглэх хэрэгтэй. Өмнө нь бол бид нар ашигтай бактери гэж мэддэггүй ч юм уу тэр төдийлөн сайн ойлгодгүй байсан бол ашигтай бактерийг хэрэглэснээр дархлааны системд аюул их нөлөөлдөг гэдгийг бол эрдэмтэд судалгаагаар баталсан байна. Тэгэхээр дархлаа дэмжих, өвдөхгүй байх үндсэн дээр ашигтай бактери хэрэглэх хэрэгтэй. Тэгээд хүний биед 15% нь ашиггүй бактери, 85% нь ашигтай бактери байдаг. Хэрвээ энэ байдал тэнцвэр нь алдагдах юм бол өвчлөл бий болно. Жишээлх юм бол хамгийн назан хоол боловсруулалт модон эсвэл харшилтай болдог ч юм уу илүү өвтөмтгий юмунд амархан өвддөг болдог ч юм уу ингэдэг. Эдгээр нь болохоор ерөнхийдөө ашигтай бактерийн тэнцвэрт байдал алдагдсан гэсэн үг юм аа. Бид биологийн хүрээлэнд камбожа ундааныхаа ашигтай бактерийг тоолуулсан. Энэ болохоор 1 мл камбожа ундаанд 400 мянган ашигтай бактери байна. Тэгэхээр 350 мл камбожа ундаанд 245 сая ашигтай бактери байна гэсэн үг. Энэ нь болохоор яг байгалийн гаралтай цэвэр ашигтай бактери учраас таны биед байгаа ашигтай бактериудыг дэмжиж тоог нь оршуулж чадна гэсэн үг. Камбожаг нэг өдөрт хамгийн дээд нь 450 мл уух нь зохимжтой гэсэн дэлхийн дахинд бол үздэг. Тэгээд хэрвээ та хүнд ходоод гидсний асуудалтай ашигтай бактери юутай бол өвчлсөн байгаа тохиолдолд бол нэмэлт энэ байдлаар хэрэгэлдэг бол камбожа эсвэл тараг ч юм уу яг пробиотик бүтээгдэхүүнийг та өдөр тутам хэрэглэх ёстой. Ингэснээр таны биедийг ашигтай бактерийн тоо тэнцвэржиж ер нь бол ирээдүйд өвдөхгүй байх магадлал өндөрөө гэсэн үг. Дархлааг дэмжиж өгч байгаа гэсэн үг юм.